За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. Нээлт таарагийн маань энэ удаагийн хөзөр дэлгэлт ингээд эхэлж байна. За юу яасан? 140 те. Амьдрал бас зарим сайхан явж гин, зарим бодсон шиг явахгүй байна. Зарим нүр онгоор хална гэсэн 5 сар гарлаа бас одоо фейлд хэм зөндөө байна те. За тэгвэл өнөөдрийн асуултын сэдв одоо таны энжлөө, таны одоо сахиусан тэнгэрүүд, таны одоо ивэж ивж байгаа сүнснүүд танд одоо ямар зөвлөө гэж юу зөвлөж гин, юун дээр анхаараарай те. Яах вэ гэж гин одоо гэдэг талаар одоо явах болно. За юу яасан? Энэ удаа одоо 3 одоо символ элемент байна те. Одоо ийм пирамид хэлбэртэй. Пирамид байна. Тэгээ сар байна. Тэгээ хонх байна. За энэ гураас аль нь өөр чинь илүү татагдж байна? Тэгээ сонгоорой. За юу? За тэгээд аль одоо харагдж байна? Тэр хооронд сонгоорой. За ингээ юу вэ? 3 2 1 сонгосон гэж найдаж байна. Эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзрийн одоо элементний хөзөр маань зоосны хүлэг баатар. За хөзрийг ажиглавал нэгэн баатар ингээд хар морьтой тэгээд цаашаа харчихсан, амьдралаа харчихсан. Давхар зоосоо нэг талаар харж байна, нөгөө талаас бас хаашаа ирээдүйг яах вэ гэдгийг харж байна. Морь ч гэсэн бас за энэ даргааны одоо харж байгаа зүрөө бас харъя. Бас хаашаа давхаа бас баримжаалъя те. Тийм маягтай аль нь холыг харсан байна. За ингэж байгаа маа танд ийм зөвлөгөө өгч байна. Энд чинь зоосны хүлэг баатар гэдэг бол оптимизм буюу одоо өөдрөг байдлыг бэлэгдэндэг. Ялангуяа та өөрийгөө одоо хөгшөрч, нас явлаа, 30 гарлаа эсвэл 20 хүрлээ те. За эсвэл бусд нь ингээ гоё хусаад байхад би одоо чадахгүй байна. Бусд нь бүгд нэг тийм одоо хуурэл нь байртай явахад миний одоо нэг 7 бодол хашаа байшны ч юм уу тийм юм бодоод байна. Гэтэл яг үүндээ танд боломж одоо бүгд байна. Аюу олон төрлийн боломж байна. Хувь тавилан бол ерөнхийдөө таныг одоо юм хийгээч, хийж чаддаг юм чинь ингээд азиж нэвээ, юмаа хий, амьдралаас зүг талаасаа хар. Өөрөө бас яг цагаат бол олон хүнээс тийм дээр юмд байгаа. Тэгээд нэг тийм өөрчнөө сорил өгөхөөр та тэрийг хэцүү тийм юу гэж хараад байна. Зовлон гэж хараад байна. Одоо үүлийн үргэж хараад байна. Хэрэггүй. Өөр дээр чинь их зүгээр тийм сорилын юмуд орж ирж та хүн болгонд одоо бурхан багш өнөө бозор чөтгөр байна уу одоо буурай ханаа байна уу те хамаагүй бүгдэнд нь амьдралаас сорил орж ирдэг юм. Зөвхөн тань дээр орж ирээ та тэрийг нэг тийм амьдрал хаа хэцүү юм байж гэдэг юм байхгүй. Юмыг зөв өнцгөр харвал таны амьдралд бас зөндөө гой юм байгаа гэдгийг санаж авсуугай. Одоо сонссуугай. Мэд түгэ, бишэр түгэ, ай түгэ гэж байгаа шүү дээ. Юу ч яах юм. За марсах яах вэ? Энгийнээр бол тэгээ энэ хажууд нь пирамидыг хар. Энэ пирамидны суур маш сайтай байгаас таны суур амьдрал, суур энерги маш сайтай сайн байхгүй юу? Таны бас толгой бас сайтай. Яг энэ хүнийг одоо яаж паниктул амьдрал паниктулдаг вэ гэвэл юу ядгийг мэдрэмжэн дээр нь сөрөг бодол оруулаад одоо атаачд оруулаад хорсол оруулаад тэг ирдэг байхгүй юу? Эсвэл одоо яадгийн мэдрэмж болон бус хүмүүстэй харилцах талын жоохон фейлдүүлдэг юм. Тэгэхээр нэг өсөндөө та өөрөө эерэг төлөвтэй нэгт айтайхан байхад бол ер нь хамаг юм чинь бас аюу айтайхан байна шүү. Бас зөв тал руугаа тэмүүлж орж ирэх шүү гэж байгаа юм. 1 2 таны одоо сэтгхүү за майнд гэдэг чинь англиар бол сэтгхүү яг үндэ одоо тийм дандаа ялагчийн сэтгхүүтэй юмд хүрэн бүрэн осон те өөртөө ихтгэлтэй тийм баймаар байна. Таны одоо харах өнцөг ингэж ажилладаг. За чадахгүй бүтэхгүй гэвэл бүтэхгүй. Чадна бүтэн гэвэл яаж руу орно? Яаж руу орвол таны төлөө бас ажилтдаг толгойхгүй юу? Гэхдээ бас хоос нь лаад биш байхгүй юу? Тэрийгээ уг нь хувь хүн өөрөө мэддэг хэрнээ одоо харах өнцгөндөө дарлуулад тэгээд за би бол ер нь чадахгүй надад бол энэ байж болж байгаа юм
Эсвэл одоо хэсэг нэг юм дээр багтаа ч юм уу хэдэн жилийн фейлдсэн унсан байж болно шүү дээ. Тэгээ тэрэндээ өөрөө өндөр ач холбогдол өнгөтэй за би хотлоо байна мэж чадахгүй байна гэдэг яваад байна. Тооцоотой бай. Ялагчийн сэтгүүгээр хамаг юм ихаар болон бүтнэ гэж хаар. Яг мэдээж тэгтээ шууд ингээд шууд дайрч болохгүй шүү дээ. Тооцоотой байх хэрэгтэй шүү гэж байгаа юм. За харин хоёр дахь нь юун дээр тооцоотой болон хамаг юм харах вэ гэж байгаа юм. За эхнийх нь гэр бүлийн харилцаа, хосын харилцаа те эсвэл эцэгхийн харилцаа. Нэгсэндээ хүмүүстэй харилцах тийм харилцаагаа ер нь бодооч. Таны амьдрал одоо бас тийм гоё үзэсгэлэнтэй одоо нэгсэндээ том зургаар амьдралаа хараач те. Одоо чинь ийм маягтай хэр удаа явах юм бэ? Одоо өөрийнхөө амьдрал дээрээ альч тохиолдолд хүнтэй харилцаа, гэр бүлийн харилцаа, хосын харилцаагаа холын зургаар нь алстай энэ харилцаа юу бүтэхгүй юу? За бүтээхээр бол яг юу хэрэгтэй юм? За бүтэхгүй бол ер нь ийм харилцаа хэр удаах ер нь шаардлага байна уу? Нэг талдаа юмыг гарахаас гадна бүх юмыг холоос харж сурмаар байна. Тэгэхгүй бол одоо харилцаа ингээл завраад байна штэ юм л гээд. Одоо нэг хүн байгаа юу л байгаа. Нэг осолтгүй хүн юм аа. Арай сангаш юм шиг юм аа. Ямар ч хүн юм шиг байна. За тэгээд тэр хүний бас заримдаа яхаа мэдэхгүй жоохон орон гарan эсвэл өөрөө орон гарan үгүй бол тэр хүн орон гарan ийм хүнийг хэрвээ тэр хүн орон гарan бол та өөрөө яг нэг зүгээ бариад одоо тэр хүнийг юу байлгах ёстой юм барьцтай байлгах ёстой адаглаад өөрөө барьцтай хаашаа явж байгаа мэддэг гэр бүлийн харилцаанд штэ хитүүхтэй болох юм цухтай хаашаа явах юм те юу руу тэмүүлж байгаа юм та хоёр ингэ гэр бүл болж байгаа учраас эсвэл одоо хосын харилцаа эсвэл ээж явтайгаа бүгдээр нэг зүйл рүү тэмүүлж ийж нэг зүг рүү харж иж та бүхэн том зургаарыг хайтайхан явд юм аа гэдгийг ойлгооч гэдэг юм байгаа юм. Тэгээд дээр нь би бинийгээ тийм дэмждэг байвал их сайн байна шүү гэж бас ингэ гарч иж байгаа юм аа. Ойлгох юм зөндөө байна яг үндэ. Гэр бүлийн харилцаа, санхүүгийн харилцаа хамгийн гол нь чинь урттай хугацаанд хамгийн бодох ёстой. Тэгээд юу гэдгийг юм бид юм аа. За гурван зоос. За зоос бол бас адилхан. Гэхдээ яг хөө мэдээж зоос гэдэг чинь зоос. За юу ч ярьж байна одоо. Санхүү, ажил төрөлтэй. Хамгийн гол нь таны амьдрал, таны юу ч хийсэн бэ гэсэн үр дүн гарч явах хэрэгтэй. Ямарваа нэг хөдөлж явах хэрэгтэй. Одоо мөлхөөч чимээгүй өөр. Одоо юу гэдгийг нэг жоохон заваарсан юм байж болно шүү дээ. Үр дүн гардаггүй. Ямарваа нэг ингэж яг ингэж чадлан байдаг, тамиртай хэн байдаг гэсэн ирнэ нэг л одоо тийм сайхан зураг авахулаад юм хийж байгаа хүн. Гэхдээ яг тэгээ цаадлаа харахаар үр дүн гардаггүй, яг гэдэг нь мэддэггүй, гараас гарсан юм байдгүй те. Тэгэхээр хоосон одоо ийм үг гэдэг юм. Үг үйлдэл үгнээс илүү чанга дуурдаг гэдэг байхгүй юу? Чанга шардаг. Таны хийж байгаа үйлдэл бүхэн чинь одоо тийм үр дүн гаргасан ямар нэг юмны гаргалгыг олсон тийм баймаар байна. Тэгэхгүй бол одоо юу нэ бас аваа сайхан амьдралын туршлага хөрвүүлжтэй аваа айтайх юм болчлоо. Гэхдээ яг цагаад болохоор яг гараас ч гарсан нэг ийм яасан гэсэн юм аюу бага байгаад байгаа байхгүй юу? Тэгээ бодохоор жоохон гомдмоор ч юм шиг амар хичээгээд идэг, амарын болоод идэг гэсэн нэг тийм одоо бас тэ юм алга гээ яваад харч тий одоо ямар л ойлиг байх вэ те. Тэгэхээр гараас гарсан юмыг аюу үрдэн маш чухал хэрэгтэй шүү. Хоёрдугаарт өөрөө урт удаан хугацаанд бас юмны эцсий жоохон үдчих юмыг суйртай болгомоор байгаа байхгүй юу. Тэгээ хамгийн чухал нь юм шүү. Багаар ажиллах хүний очил зүг нь олох те. Одоо ингэдэг байхгүй юу? Хүнтэй ингээд ярьлаа те. Хүмүүс тийм хийлээ. Одоо өөрөө бол ингээд яг энийг хүчрийг одоо яаж байгаа хүн та уг нь чадвартай бас хийх юмтай. Хитэн сул юм байна гэвэл та хүмүүсийн арга хэмжээг олохдоо жоохон сул байгаад байна уу те. Тэгвэл хүмүүсийн арга хэмжээг олох,
хүнээр бас нэг итэх гэж нэг агаа игээ юм эсвэл агаандуу магадгүй гэж жагаад одоо хүмүүстэй хамтарч байгаа. Хүнээс бас тийм үр дүн гаргах. Эсвэл хүмүүстэй харилцаад өөртөө бас ашигтай зүйлсийг хийх байдаг байхгүй. Тэгэхгүй бол одоо юу гэдгийг амар сан одоо нэг манжин эсрэг бослох гэсэн амар санаа л угаа мэт. Тийм гэдийгээд ихэр чинь ямар ч үр дүн гарахгүй шүү дээ. Нэг одоо манжин эсрэг ямар байлдаг юм байна шүү дээ одоо. Өөрт чинь одоо эцсийн эцэд үр дүн гарч байгаа нөхцөлд баг зэргийн бардам зангаа залхихад бол их буруу байхгүй байхгүй юу? Угаасаа таныг үр дүнтэй байна уу, үр дүнгүй байна уу тийм тэнийг шаал гэж зарим хүмүүс бодно. Тэгэхэд бол үр дүнтэй байж байгаа шаардлууд бас хамаагүй дээр шүү дээ. Дээр нь энэ үсрэг сонсон одоо хүн таавал тийм худлаа хилдэг, хулгай хийдэг нэг тийм төрлийн биш. Ер нь нэг юм шудрагдуу байрын хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Гэтэл ийм хүнээс аюу хэцүү юу гэдгийг яг өөрөө суур сатай хэрнээ хүнтэй яг тийм хүний арга болохтой муу болохоор одоо юу хийж чаддгүй. Гараас нь гарч үр дүн гарч чаддгүй. Гэтэл хүмүүс муудаад байдаг байхгүй юу? Чааваас нэг тийг шаар гээд энэ холоож хараад гээд. Тэгэхээр өөрөөсөө үр дүн гаргах сум заяа ойлго. Тэгэхэд бол хүмүүстэй харьцсан. Угаасаа таныг муулах тодорхой. Ядч үр дүн гаргах муулуулаар заяа. За харин гаргалгааны наривч зүгтээ одоо харцгаая. Ингийн тулд одоо яг юу нэр яах нь гэдэг. Юуг яах вэ? За 3 үзэр гарсан. Эхнийх нь 3 ном буюу одоо fulfillment. Одоо үр дүн хүрэлт. Энэ чинь ийм байхгүй юу? Таны амьдралд уг нь сонголтыг ихсэх ёстой юм байна. Чинь алим болгон 2 идэггүй хоосохгүй гэж явах юм. Ер нь өдөр заавал 2 идэггүй 3 идсэн ч яадаг юм. 4 идсэн ч яадаг юм. Заавал хоосоо халбтай юм уу? Бид ч одоо коммунизм, социализмоос гарч байгаа шүү дээ. Тэхийн тул яах нь одоо харах өнцгөө улам томруулах. Одоо өөрөө карьер яадаг гэдэг юм угаас томруулъя гэдэг. Би нэг саяхан санхүү хичээл сонссон. Тэгсэн 1980 оны $1000, одоогийн $1000 хоёр бол тэнгэр газар шиг хэмнээ бас. Манайх одоо 90 онд юм байсан гэж ярьдаг шиг одоо бас тэдний чинь бас инфляци бариулсан юм байна. Угаасаа хүмүүлөөсөө амьдралынхаа туш инфляци бариулах юм байл. Тэгэхээр улам тийм амьдралаа босхий зүгээр нэг юм энгийн байж болохгүй гэдгийг тэр хүмүүс ойлгоцсон байгаатай адилхан та ч гэсэн бас ойлгоцсон байх хэрэгтэй байгаа юм. Тэхийн тулд яасан улам л дээшээ болгоё, улам л гой болгоё, юм тийм найдаж болохгүй, улам л тийм сайжир гэдэг зүйл дээр та орж явах хэрэгтэй юм байна гэдгийг минь гарч ирээд байгаа юм. Ер нь юмыг сайхан гэдэг ижлүүлээ улам томроо те. Давхар том зургаараа амьдралаа хараад тийшээ яаж руу гэдэг тийм нарийнсан одоо энэ мод ч харалтаа суурьнда нэг одоо суурьнда үнцүүдтэй тэр үнцүүд нь юу юм? Таны амьдралын гоё хүсэл мөрөөдөл. Тэгээд тэхийн тулд маш олон жижиг үйлдэлүүд хийн. Энэ тэр нь юу юм? Энэ салаалт мөчрүүд нь. Яг тэрнтэй адилхан таны амьдралд бас томрогсон, сайхан anirгсан хүсэл байна. Хүрх тийм аз потенциал гэсэн байна. Энэ пирамид чинь бас энерги дуудаг, аз дуудаг байхгүй юу? Тэгэхээр тань аль нь байна. Гэтэл тэрийг хийхэд том зургаараа хаашаа чиглэл хэрэгтэй. Тэхийн тулд бас жижиг үйлдэл хэрэгтэй байна. Тэрийг та харин өөрөө төлөвлөж, харж, цэгнэж, дүгнэж хүмүүстэй ярилцах хэрэгтэй байна таашсан юу. За харин хоёр дахь нь дөрвөн чулуу буюу одоо protection хамгаалалт. Энд чинь одоо хүмүүстэй та ингэж харьцаж байгаа штэ. Тэгвэл бас гэрийнхэнтэйгээ дотны хүмүүстэй харьцах харилцаа чинь нэг өөр. Ялангуяа та тэднийг өөрсдийгөө нийлүүлээд бүгдээрээ бөөнөрөө зөв чиглэл рүү явах хэрэгтэй. Зөв зүг рүү харах хэрэгтэй. Гол нь бүгдээр нэг тал руу шүү. Тэгэхгүй бол одоо юу гэдгийг эн чинь за ганц үечвэс аль нь ч хамаагүй шүү. Бүгд л сайн сонсоорой. Энд чинь хүмүүс ингээд нэгээрээ байдгүй амьдрдаг байхгүй юу? Нэгээрээ байх зөв юм шиг гэж ярьдаг хэрнээ яг үүнд бүх юм одоо хосоороо гуруулаа дөрвөлийг юмар явдгийг. Энийг та ойлгох ёстой. Энийг та бас нэг өөрөө гэсэн харах өнцгтэй бодсон юмтай байх ёстой. Аль тал чинь нэг зүйл рүү нэг зорилго руу тэмүүлнэ гэдэг. Он 3 номны байгаа шиг зорилго руу бүгдээрээ ингээд хамтдаа хичээе гэж явах ёстой байхгүй юу? Тэгэхгүй бол одоо юу гэдгийг нэг нь л амар тийм одоо танк шиг хичээгээл гүрий явдаг. Нөгөөдөл нь тэгэл хойноос нэг тийм гизэл явдаж болохгүй юу?
яг бүгдээрээ 4 танк байна. Эсвэл дөрвөлд нэг баг болоод нэг талаа авдаг байна үү те. Яг тийм маягаар амьдралд явах хэрэгтэй шүү. Тийм маягаар амьдралд хичээх хэрэгтэй шүү. Та бүхэн бас дэндүү тийм одоо гүрийгээд байж болохгүй шүү. Нэг нь хамгаална гэж болохгүй чинь уян хатан байх хэрэгтэй. Хосууд бие бинийгээ төлөө, гэр бүл бас бие бинийгээ төлөө. Ганц бие бол бас ээж аваахыг төлөө. Үгүйдээ гэхэд одоо хостой болох хүмүүс гэж байгааг бас тэднийхээ төлөө амьдрах хэрэгтэй. Хизээч нэг хүн нөгөөгөө хайрлаад аз жаргалтай байдгүй. Бие биенийг хайрлаж аз жаргалтай байдаг шүү. За юу. Харин 3 дахь нь. За 3 зоосон дээр 7 сон буюу одоо insecurity гэж байгаа шүү дээ. Англиар. Миний англи гоё байна уу? Яа марцнах. Одоо айцтай байтал. Хамгаалагч зураг тийм одоо мэдрэхгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан өөрөө чинь одоо ийм айдас байна. Яадаг бол ийдэг бол гээд. Энийг би юу нэр яаж тулгаад. Энэ айдсаа давж сурмаар байна. Ер нь айдсыг давхгүй бол ялангуяа ийм том зүйл төр хэцүү. Танд одоо гаргалгаан дээр төвлөрмөр байхгүй юу? Ийм бат суурин дээр яг энэ шиг. Тэгэхгүй би одоо энийг ингэж харуулах яах юм чи яг үгүй би доош харуул айдас. Айдас дээр суурлаа гэдэг юм. А тэрний оронд гаргалгаан дээр суурлуул би энийг төлөвлөхөд бол ингэж унахгүй бастай. Яг тэрнтэй адилхан таны амьдрал юу хэрэгтэй? Гаргалгаан дээр суурьсан төлөвлөлт хэрэгтэй. Харин таны харах өнцөг майнд чинь ийм айдас төгшөөр сонин сул тал дээр төвлөрвөл таны төлөв үндэ шулууг болчих. Хол явахгүй. Зөвөр миний өгшин зүгээр тест гусахгүй байна. Миний өсөд болчихоо гэдэг л яваад байгаа. За юу. За тэгээд одоо харин танд ангиллуудаас оракл дамжуулж өгөх зөвлөсөн байна. Харцгаая. За 2 төр буусан. За rewriting the nervous system. Одоо тархины ботон одоо системийн дахин бичээ те. Энд чинь ингэж байна. Би одоо травмага одоо нэг танд нэг юм амьдралд бас хэцүү юм болцсон тул хүний амьдрал бас хэцүү юм болж таарна. Тэрнээс бас давж туулсан юм байгаа тий. Та тэрнээсээ гол нь давуу тал болтгий. Нөгөө нэг юм байдаггүй юу? Хүмүүс зарим тохиолдолд амар зүгээр юм травма гэхэд таягддаг юм одоо тийм сони биш. Яг оригинал травма. Аимшигтай оршноос амьд үлдэх, тийм өсгөлөнд давах, даймараас амьд үлдэх тий. Тийм хүмүүс 3 багтдаг. Нэг нь бол үнэхээр тийм амар бүр паг болдог. Эсвэл бол үл тоодог. 3 дахь нь тэрнээсээ ингээд би ийм давсан юм чинь гэж явдаг байхгүй юу? Одоо ууланд гард хүмүүсийг боддоо. Маа нэг таныг ихтэй бүр ярьжсэн. Хамгийн эрсдэлтэй байсан юм нөгөө гингүүд 24-ийг 36 цаг ямар ч амралтгүйгээр уул руу ороод ирсэн. Хэрвээ тэр хүн амрах юм бол шууд нөгөө унтчихна. Тэгээд амьтанд бариулчихна. Тийм айдас тавьж байгаа байхгүй юу? Тэрнээсээ мань хүн тэрийг давчгаараа одоо бус юм бол аюу амархан санагдана. Яг тэрнтэй адилхан таны ингээ амьдралд сөрөг юм байгаа бол та тэрийг давж ээж эсвэл ийм зүйл давсан юм шүү гэж ээж та тэрнээс тийм гоё ирч хүч урам авах хэрэгтэй байхгүй. Тэрээсээ ингээл айдастай байлгаад их оронд. Энд чинь амьдрал буян болгон өөрөөсөө өнцгтэй. Бид нар өөрсдөө Чингис хааныг ингээд гоё гэж бодож ирсэн хятадууд бол тэр бол мас одоо геноцид үйлдсэн хүн шүү дээ. Бид нар Чингис хаан баатар болгож хятадууд бол хэцүү. Яг тэрнтэй адилхан та одоо өөр чин байгаа амьдрал чинь тохиолдсон сөрөг юм аа. Одоо юу гэдгийг хэцүү гэж бодохын оронд арай өөр өнцгөөс нь хараад одоо ингэж хараатай юу гэж болж байгаа байхгүй юу? Энийг би давсан учраас би надад би бусдын давхад бол асуудалгүй бусд асуудал түүмээ. Тийм чадвар өөрчилж суудсан байна. Та энийг олж харах хэрэгтэй шүү. Хоёр дахь нь за uncovering confidence. За нөгөөх тэнтэй адилхан юм байна да. Одоо та яг үүндээ бас тодорхой хэмжээнд бардам байх шаардлагатай. Угаас та бардам байх одоо эрмүү хүсэл мөрөөдөлтөнд байгаа. Бас эрхэмж байгаа. Яагаад вэ? Танд хийж байгаа үр дүн танд юм зөндөө байгаа хгүй. Та тэрийг нэг олж харахгүй байна. Нэг л их даруухан бай, эсвэл яар байгаад эсвэл өөрийнхөө одоо чаддгүй зүйлсүүдээр төвлөрдөг. Танд чаддаг юм зөндөө байгаа. Та тэр чаддаг зүйлсүүдээр ч гэсэн төвлөрөх хэрэгтэй. Чаддаг зүйлсээр ч бас бахарах хэрэгтэй шүү заа юу. Заавал тийм өөрийгөө сонирхож харагдаж болохгүй. За харин юу яач энд
анхааруулга айнчдуудад санд юу гэж болохгүй гэж харъя. За Савааны Хөлөг-Баатар нэг юм өгүүлэг штэ. Гал шиг дүрлцээд гал шиг унтарсан юмаа гэдэг. Тийм та ер нь нэг жоохон үе үед их чихэд гэдэг төрлийн хүн байгаад байна. Энэ болохгүй. Юу гэсэн үг вэ гэвэл амар хурдан тийм аз зэвгээ та тэр бүр амар гоё азсан ингээл гоё яваалаа өстэй. Өстэй хэдэн одоо найз охмогчийг өстэй сайхан соёлол 3-4 найзтай болоо гэдэг шиг ингээл амар гоё мөнгө төрөлт явж байгаа л богцсон унчих гэдэг. Энийний оронд та яг хамгийн юм хоримтлуулах хэрэгтэй байгаа шүү. Яг нэг юм одоо таны хамгийн бест хөлбөр бол энэ Зоостны Хөлөг-Баатар. Эсрэг нь одоо байж болохгүй хэсэг бол Савааны Хөлөг-Баатар. Савааны Хөлөг-Баатар бол ингээ шууд дайрч аваад хамгийн юм шатаагаа тэгэл дунд нь өөр харуулж унаал өгөөл. Зоостны Хөлөг-Баатар бол бодож аваад чинь аллаас нь дайруул яах вэ те яарад яах вэ гэдэг. Тэгэхээр таны амьдрал хамгийн байх ёстой зүйл бол тайван байж хагаад хамгийн юм төлөвлөд урт хугацаанд юм маш босоо байх ёстой шүү. За юу. Харин хоёр дахь нь таавар буюу цамхаг юу хийж болохгүй аюудүүлээ. Одоо хийж байгаа нэг юм зүйлсээ сонирхол нь унтарчаар шууд хайж болохгүй. Энд чинь таны нэг юм чөтгөр шороод байгаа хгүй. Энэ яг үнэхээр жинслээс нь хийх гэдэг нэг байна. Бас энэ дээр зорьцсон байна уу гэдэг. Тэгмүүд албаар тийм уйдаах мэдрэмж явуулна. Эсвэл залах мэдрэмж явуулна. Ядарч аяа санагдана. Тэгээд нөгөө нэг одоо энд одоо нөгөө зүүн мүгийн night mate-тэй одоо тэнд ямар сайхан байгаа вэ гэл тийм юм бодогдуулах хгүй. Энд чинь болохгүй. Нэг юма дуусгах шүү. Эсвэл яг явж байгаа тохиолдолд муудалж болохгүй. Ямиг гараас та гаргаж байж таны үр дүн маш сайн гоё болно. За ингээд эхний хөтөр мөн дуслаа. Хөтөр дэлгэцэн таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээ, субскрайб дараарай. Мөн донешн юу маш их баярлах болно. Тэгээ гүрлийн нутган дээрээ те юу хийхийг хүсэж байна, ямар хөө зорилготой байна, юу хэлээ тэмүүлж байна. Тэрийг бичээ явуул тэрийн төлөө бас одоо би сайхан манифест хийгээ, залбирлуулдаж өрөөлөх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн хүссэн өрөөе. Амьдрал бол төлөвлөлт юм аа. За одоо хоёр дахь өдөр рүүгээ орцгоё. За хоёр дахь өдөр маань сэлэмний хатан. За хөдрийг ажиглавал одоо үйлрхэг орчинд те бас яг одоо үйл нарт багх үйлдэх юм уу гэж одоо нэгэн жолоон синтет дээр нэгэн хатан ширүүн дүр төрхтэй сэлэмд чишүү завчишүү гэсэн байдалтай сэлмэр өгцөн бас тавар зандарч штэ бас нөгөө гараа харал та. Одоо ингээ та нар ингэх хэвээр байсан ингээ загнаа гэж штэ. За анжлууд маань хот одоо сахиусан тэнгэрүү маань те танд ийм юм загч байна. Юу яая? Өөрийгөө жоохон бодъё. Зарим зүйлд шийдэмгүй бай. Чи одоо алин болгон бас хүний төлөө гэж явах те. Бас чинь бас хүний амьдрал байна. Бас заавал ингэж явчихсан юу байх вэ гэдэг зүйлсийг танд нэгсэндээ хэлж байгаа юм аа. Энд ойлгох хэрэгтэй юм зөндөө байна. Нэгт хит та мэдрэмжэндээ автаад байгаа юм биш шүү. Давхар бас зүүн сувн гингүүтэй одоо бас давхар мэдрэмжэндээ автаад байгаа юм биш шүү. Сар үзрүүл зүүн сувн мэлтдэг. Тэгтэл сар сэлэм хоёр нийлэхээрээ яг үнэхээр байж болоход зүүн сувн болдог. Логик юудч бас энэ дээр хэд хайгтал яг одоо сар байхгүй тэгээд сэлэм байхгүй мэдрэмж бол зүгээр л нэг тийм хүслийн жагсаалт. Та яг уу энийг сонгосон хүнтэй тодорхой хэмжээнд яг зүүн совинтай. Гэхдээ зүүн совин болон мэдрэмж хоёрыг та ялгаж чадахгүй байгаа даа. Зүүн совингоос ингэ хэлэхээр та би нэг мэдэрсэн штэ гээд тэгэнгүүт одоо хүслээ бодонгууд тэр нь бэлэхгүй болгонгод та бас эргэлзээд байна. Нэг юм тэгэхээр та толгойдоо ер нь яг логикийн дагуу энэ зөв үйлдэл юм аа гэд хийж аливаа үйлдэлийг нэгт хийж баймаар байна. Ойлгож байна уу? Та хэд мэдрэмжэндээ автаад буруу шийдвэр гаргаад байна. Хоёр юу вэ юм аа? Ер нь жоохон өөрийгөө бодож өөрийгөө хайрламаар байна. Чи алин болгон хүн ингээ гуйхаар нь заа гэх өсөл хүнд л өөрдөлөх үү те? Одоо юу гэдгийг зарим хүмүүс хэлдэг байхгүй юу? Энийг одоо надад үзүүлдэг хүмүүс мэднэ. Би хүмүүст тийм жишээ авдгийг.
За би ингээ сайхан буянтай царай гаргаж байгаа. Танийгсээ сайхан чихэж угааж агаад танаас бол яг үндэ 500 мянга ч юм уу 200 мянга заснаас хийгээ солиорч аваад босчод бол та яг үндэ миний талаас яаж чадахгүй. Би тэгээд худлаа нэм үзүүлчихэд тэгээд алга болноо. Та надуудаар холбогдоод би тэгээд засчихтэйгээ уурлна эсвэл өргөдүүлнэ. Та тэгмүүд зөөлөн хүн учраас та тэгээд бас нэрээр тийм үү да гэд одоо явчнаа гэд би хэлдэг. Яг тийм зүйл тань жоохон байгаад байна. Жоохон зөөлөн байгаад байна. Тодорхой хэмжээнд хүмүүсээс хариуцлага нэхээ үл нэгтдэг. Яг шаардах юм аа жоохон шаардчихдаг тий. Одоо бас юу гэдгийг барьцтай юмыг хүнээс нэгтдэг. Яг тийм rational буюу логикийн дагуу юм хийдэг. Асуултаа зөв асуудаг. Хүнийг өргөдөхийн оронд зүгээр яг хэрэгцээтэй зүйлсийг хийдэг болмоор байна. За юу. За 3. Чөлөөтэй баймаар байна. Хит өөргөө би ингэчүүл хүмүүс нь яагч болов хүмүүс нь тэгч бодч болов гэд ингэчүүл тэгчүү гэсэн тийм айцтай жоохон байгаад байна. Юу ядахгүй юу? Жишээ нь яг би хүмүүсийн ярьж би өөрөө л ярьж штэ. Би одоо хэдэн сарын өмнө штэ нэг пол дансын сургалтанд явлаа. Багада төрнэгтэй байсан үнд одоо Солонгост төрнэг бүндэх багтай. Тэгэнгүүт пол данс хичээлийг сайхан санагдсан. Гэдэг чинь нэгэсэндээ би хүмүүс юу гэж бодгоос болох юм би юм хийж. Тэнд би ганцаар ирэхтэй байсан. Гэхдээ надад сонирхолтой байсан. Надад өнөхний гоё тавсан гэж бүтсэн. Би дахиад явбал явна. Яг тэрнтэй адилхан би өөрөөдөө санаа тогтоохгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан танд бас хийж үзхийг хүсдэг. Бас яахыг хүсдэг тийм зүйл байна уу гэвэл байна. Гисээр нь хийж чадахгүй хүмүүс нь бодчих болов. Эсвэл зүгээр нас намдаа байж юм эсвэл нэг л тийм та амьдрал дээр нэг юм нийгэм зүйлс нь төв бүтээчээд тэрнийхээ дагуу явах гэдэг. Тэр чинь тань юу гэж байгаа зөхгүй байгаа. Жаахан чөлөөтэй сэтгэхэд өөрийгөө сажирлаа байлгаад байвал таны амьдралд илүү амттай шимттэй бас үр дүнтэй болно. Эцэг чинь одоо нэг хүмүүс ингэдэг штэ нэг үхгээд тохиолж байгаа хөшний асуудаг штэ. Та амьдрал юу харамсав гэд. Тэгмүүд хүн хэлдэг. Би хийж үзээгүй зүйлсүүдийг би харамсдаг юм а гэд. Яг тэрнтэй адилхан. Ядаж би бодолтой. Яг үхгээ явж байхад бол би бол досмжинд амьдрна. Матаж хийж үзээгүй зөндөө байгаа. Гэхдээ би яаж хийж үзсэн зүйлстэй бодоо баярлах байхгүй. Хийж үзсэн зүйлс би ихвэр бүр баярлна. Яг тэрийг та бас ер нь бодож үзээрэй. Энүүхэн дэвчлэл заа юу. За харин хоёр дахь Эйнштейн юу гэж зөвлөсөн бэ гэхээр 4 зоос. За эхний ээлжинд ийм байна. Ямарваа нэг зүйлсүүд дээр та одоо урт хугацааны нэг төлөвлөгөөндөө шууд ингээ та юу юмар байна. Зогсмоор байна. Тэрнээс нэг тийм одоо холбогдохгүй яг юу баймаар байна. Тууштай баймаар байна. Уг нь таны толгой их сайн ажилдаг. Тэгээ тийшээ явъя те болгоё бүтээй гэхээр та өөрөө энэчүүл яадаг бол тэгчүүл яадаг бол ингэчүүл гэсэн юм та жоохон байгаад байна. Болохгүй заа юу. Ямарваа нэг юм нэг зүтгэлээ тийшээгээ л явна. Тэгэл болоо. Өөр ингээд зүтгэж яавал одоо энэ чинь ийм зарим төрлийн хүмүүс байдаг. Та бас юм байх бах. Эхний санаа юунд хамгийн зөв байдаг. Тэгээд нэг юм 2 3 дахь санаа 4 5 дахь санаар орчоор тэр тэгээд фейлээ боочдөг. Тэгэл анхаас тэгэл явах гэсэн гэж боддог. Тим төрлийн хүн жаа та байх гэдэг шүү. За юу. Тэгэхээр зүг бодох юм бол бодчих. Яг анх ихсэн юм аа. И чинь ихээ зүг бинж бодож байгаа шүү дээ. Тэгэл тэрийг хийчих. Болоо. Хоёрдугаарт юмыг ер нь бас ирээдүйг харж сурмаар логикийн дагуу. Уг нь таны толгой би түрүүлсэн шүү дээ. Их сайн ажилтдаг юм байна. Даанч тэгээ таас ажилтдаг юм байна гэд. Яаж ажиллах вэ? Юмны цааш тийм гинжин урвал хэлхийг нь хар. Энэ ингүүл яах вэ? Одоо чи аяг хагаруул яах вэ? Ээж уурлна. Ээж уурлал яах вэ? Намайг балбана. Намайг балбал яах вэ? Би өвдөн гэдэг шиг амьдралаа бас тэгээ таас тэгж хармаар байна. За юу. Тэгэхгүй тэгээд нэг мэдрэмжэнд авдаг ч юм уу, бус хүмүүсийн үгээр авдаг ч юм уу. Уг нь нэгсэндээ нэг таны толгой сайн ажилтдаг. Дааш тавар тэрж байгаа. Бүр ашиглахгүй юм заа юу. Тэрэн дээр л анхаараа. За харин тэгэхээр толгойгоо сайн ажиллаарай. 3 дахь нь 5 сэлэм. За ингээд хөзөр дээр юу вэ штэ. Нэг залуу ингээд танад явж байгаа юм уу те нөгөөд нь уушлаарэ. Өөр аргаалгаа гэд. Хойсэлх минь би чамаас гуй гэд байж штэ. Юу гэсэн үг вэ гэвэл ер нь амьдралаа бас эргэн тойрон байгаа хүмүүсээ нэг талаас жоохон хармаар байна.
яг боддоор хин одоо өөртөө чинь найз юм. Хин өөрөө чинь жоохон одоо хулигдах гайтай. Хин өөрөө чинь бас одоо манжцсан гараад сонин яриад байна. Одоо урдчийн нэслээ ардурч муулаад байна те. Тэрийг бодож яг эргэн тойронд байгаа найзуудаасаа бас холтгоос нь холдоод ойртоод бас өөрөө чинь буруу зам руу бас чиглүүлдэг ганц хүн байж шүү. Яг та зөв зам руу чиглүүлдэг хүмүүстэй байвал танд маш сайн. Харин та тэрийг яа тийм 10 жилийн найз ч юм уу эсвэл тэр миний дотных тэргээд нэг тийм шалтгаан өгөөд байна. Тэр шалтгаан болчих зүгээр. Таны амьдралд яг уу сайн хүмүүс байна. Сайн хүмүүс үнэхээр сайн. Муу хүмүүс байна. Муу. Харин тэр дунд нь та сайн авч үлдэх ёстой. Яг муутай бол маш бага. Нэг жилдээ 1-2 ч юм уу нэг ганц 2 юм задлаа те байж исэн л дээр. Тэрнээс их тийм амар юм гайхуулаад ингээд шаардлага байхгүй заа юу. Тэгэл болоо. За харин одоо эднэр маань одоо яагаад ийм болчих вэ? Гаргалгааны наривчсан үзлүүгээ одоо орцгоё. За эхнийх нь нэг одоо бөөгийн үзэр болсон байна. Танд суралцах юм зөндөө байна. Одоо бөө мөн хөгшин гүлтгээ заргаж байгаа ч гэсэн үүндээ бас залуу сүнс. Тэгэхээр сурах юм ихтэй байхгүй юу? Одоо эн чинь давхар залуу хүн чи юу гэдэг вүлээ? Хурц ухаантай, хурц зэм дээр төвлөрч чаддаг. Таныг бас ямарваа нэг хийж байгаа зүйлс дээр одоо ингэ хийв те ингэ гэсэн зүйлс яг бүрэн төвлөрөөд өндөр ач холбогдол өгөөд одоо таны амьдралд хамгийн бүтчихсэн сайн зүйлс бол та дандаа тийм өндөр ач холбогдол өгөөд болгоё бүтээ гэсэн зүйлсүүд байна. Тэгвэл одоо түрүүн хэлсэн зоосны хатан дээр хэлсэн зүйлсүүд дээр өндөр ач холбогдол өгөөд аюу тийм юм бодлоод тэгээд хичээ гүрээгээ явхад бол уг нь таны ингээд бас хэмэр лондоос ирэхээр та бас аюу сайхан байх тийм потенциал юм зөндөө байна. Тэгээд энэ амьдрал чинь орж ирж байгаа зүйлсүүдээс та яг үндэ бас сонголт хийх хэрэгтэй байна. Дэндүү бас ерөнхий байгаад байна. Эндээс ийм ингээд сонголт хийгээд явчихад бол танд яг үндэ нэг тийм хэцүү зовоогоод ах юм л ерөөс алга. Та сонголт хийж чаддгүй, шийдэмгий байж чаддгүй байгаад байна. За юу. Энэ хит дээр та ингээд анхаарсан байхад бол бусд нь бол давгүй дээ. Нэг тийм бас хэцүү яалаа хэлээ гэсэн юм бол байхгүй заа юу. За харин дээр нь чинь юу байгаа вэ? Яг бас нэг юм байна. Ганц хоёр юм нуучих. Чухал юм уу жоохон нуучих заа юу. Яг тийм ганц хоёр тасарсан цогцсон хэлж болно. Тэрнээс яг чухал яриатай юмудаа бол ухаанд нэ хэлээд ингээд би ингэсэн би юм хийж байгаад хэрэглэх юм байхгүй. За харин хоёр дахь үзэр маань 4 ном буюу одоо баяр хөөр celebration. За баярлах хөөрөх юм босноо гэвэл болжээ. Энэ чинь та өөрийнхөө таны амьдрал бас сайн сайхан юм зөндөө байна. Та тэрийг л нэг л тийм олж харахгүй одоо бас хэцүү ч юм уу те юу байгаад байна. Ерөнхийдөө их та гүрээсэн маягтай байгаад байна. Энэ чинь таны амьдрал, таны мэдрэмж ихгүй юу? Заавал ингээд хэцүү зүйлсүүдийг хэцүү байна, амьдрал чанга байна гэж бодох шаардлагагүй. Таны амьдралд танд зөв энерги өгдөг, зөв талаас нь дэмждэг, бас баяр хөөр бэлгэлдэг хүн хэрэгтэй байна. Тийм хүн нэгт олмоор байна. Хатуур хаймаар байна. Хуучин найзуудаас бас олмоор байна. Хажуугаар нь өөрөө ч амьдрал бас болж байгаа бүтэж байгаа юм байгаа шүү. Тэр төлөө бас та арай тэ өөрийгөө жоохон баярлуулж сураарай. Бүх юм бас тийм бас яарч байгаагүй шүү гэдгийг тэнд ингээд сануулж байна. За тэгээ сүүлд нь ингээ хэлэхэд дотны хүмүүстэй байгаарай. Дотны яг зөв хүмүүстэй та улам сайхан дотносорой. Та бас жоохон хүн одоо жоохон тааруу байна уугүй юу? Тийм учраас бас хүнийг буруу түндээ зөв эсдэг ч юм уу тийм байгаад байна. Тэгэхээр найзуудтайгаа бас дахин би юу нь ямар хүмүүсийн найзлаад байна. Эдний бас аль нь дээр итгэж болохоор байна гэдгээ та бодож үзээрэй гэж хэлж байна.
За харин 3 дахь үзэр 8 сум. За зүдэргээ. Энэ байхгүй бол би зүдэрнэ, тэр байхгүй зүдэрнэ гэдэг. Угаасаа зүдэрч байгаа хүн тэгээд нэг тийм одоо зүдэрч байгаа хүнд нэм зүдэр гэдэг бол нэг юм байдаг байхгүй юу? Одоо юу гэдгийг мэдрэмжийн хувьд хэцүү боловч амьдралын чанар хувьд нэг өөрчлөлт бага байдгийг. Угаасаа зүдэрч байгаа хүмүүст. Харин эндээс та боломж болоход харах хэрэгтэй юм тань зөндөө байсаар хатвал та тэрийг олж харахгүй ингээд амьдрал намайг зүдрээгээд байна, би хэцүү байна, одоо өвөл болцсон байна гэд 100 гоё хувцастай байх хэрэгтэй атал тэрнээс өвлийн хүүтнийг хайгаад байна та. За яаж яахт өвлийн хүүтнийг бий болгодог найз гэдэг нэг тийм бас хогийн бас үе нийлдэг хүмүүс байгаад байна. Эднээсээ та зарим бүтэхгүйнээс жоохон холдчихвол яасан юм бэ те? Дэндүү ус юм бүтэхгүй одоо гадны буруу үлгэр дуурайл үзүүлдэг хүмүүс байдаг штэ. Зөөрөж явахдаа уйлдаа гэдэг ч юм уу эсвэл одоо уулзаад ирэхээр л гонт мууцдаг ч юм уу тийм юм байдаг хгүй юу? Тийм бүтэхгүй хүнээс холдчихвол бас болж байна. Давхар тэгээд байгаа гэсэн мэдрэмжээсээ та өөрөө салах ёстой. За юу. За тэгээд за харин одоо танд Oracle хөзрөөс одоо таны анжилууд одоо Oracle хөзрөө дамжуулж юу гэж хэлсэн байна? Харцгаая. За embodying my soul. Одоо та ад жаргалтай байх, гоё байх, эрх тэнд бүрэн байгаа. Заавал ингээд зарим хүмүүс гэдэг штэ. Ингээл юу яачих бол гоё сайхан байлаа. Гэхдээ ингээд юу яачих гэдэг наа. Жаахан байж байгаа муу юм болно. 2 4 3 өдөр сайхан байлаа. Гэхдээ одоо ч нэг л тийм муу юм болоод байна. Жаахан байж байгаа муу юм болно гэж байдаг хүмүүс байдаг хгүй юу? Гэхдээ чинь хүний амьдрал сайхан байх юм байна штэ. Заавал тийм ингээ мяра, заавал тийм нэг жоохон болохоор бол одоо бүтэхгүй хамтантай уулзсан барина гэсэн юм байхгүй штэ. Тэгэхээр юу гэсэн үггүй. Яах нь вэ? Ад жаргал ингээ мэдрэж байгаа бол та тэр үгэн сайхан мэдэр. Удаан мэдэр, бүр сайн мэдэр заа юу. Заавал тийм нэг юм бүтэхгүй юм болох гэдэг нь амьдрал госуулах гэдэг нэг гэсэн юм бити бод. Тэгэл боллоо. За тэгээд өөр гэвэл бас нэг юм байна. Realizing expectation. Та зарим зүйлсүүдээр одоо буруу үе яваад байна. Одоо юу гэдгийг би жишээ нь одоо видеого нэг хийж хийнгүүтэл тэрийг 200-300 мянган хүн одоо баажийн алхмалтай өрсөлдөж би болохгүй шүү дээ. Угаасаа би барахгүй. Гэтэл би тэдэнтэй өрсөлдөж байгаа юм шиг болонгуудаа юу яж идэг. Цөөн үзэнгүүд нь уурлаад байвал яах юм? Яг тэрнтэй адилхан одоо танд бас тийм зарим тохиолдолд хэрэгцээгүй ус юм байна. Өндөр юу тавьчихдаг? Одоо өндөр хүлээлт тавьчихдаг. Тэгээд тэрд хүрэхгүй бол ууралдаг ч юм уу, гонхолдог ч юм уу, үүддэг ч юм уу те. Цустарч юм тийм байгаад байна. Энд чинь баг юм эхэлдэг. Одоо би бол 7-ны видео бол анх эхлээд нэг 2 сар хийж байхдаа бол бас болдгоо бодож байсан. Хүмүүстэлт нь баг. Тэ нэг тийм бас хичээл зүлтнөө гарч байгаа. Тэгэхэрний оронд гэж яагаад чинь үр дүн гарахын флекс байдаг хгүй. Тэгэхээр баг үр дүн гардаг. Яг тэр та бас ойлгоорой. Юм ихэсэн шиг байдгүй шүү. Үр дүн өгөх үедээ өгөх байдаг. Давхар та хүлээлтээ бас тохируулж тавь сураарай гэдэг юм байгаа юм. Нэгсэндээ хөрснөөр таныг амьдрал буугаач л гэдэг юм танд хэлж байна. За харин болохгүй. Анжлууд тань энийг болохгүй шүү гэдэг юм байгаа юм. За эхнийх нь одоо Aeon боёо. Одоо дээд ухамсар, шүүлт. Хоёр юм утгатай юм чинь. Эхнийх нь юу яадаг юм? Зүүн совинд итгэхээ зарим тохиолдолд явж болохгүй. Та зүүн совин болон мэдрэмж хоёроо бүрэн ялгаж сураагүй байгаа нөхцөлд шууд тэрэн дээрээ одоо яаж том шийдвэр гаргаж чадахгүй. Тэрэн дээрээ найдаж. За юу. Яг хөө мэдээж амьдрал сайхан юм болж байна. Бас тодорхой хэмжээнд хүчтэй мэдрэмжүүд орж ирж байна. Гэхдээ яг одоогийн тийм бэлэн болоог байгаа нөхцөл энэ бас үнэн ч байж болно, худлаач байж болно. Заавал тийм юмд ингээд бас барьцгүй юм дээр яагаад ах шаардлага байхгүй шүү. Итгээ зүттэй гэж болохгүй. Одоо нэг андгаа дүүстэй дэлхий сөөрнө гээд бас нэг лааж үдэн зэрэг бэлбэлдэг солиорсон дээр бид нар чинь цуслан руугаа бас 10 жил юм явах хэрэгтэй. Баахан цуслангийн айдууд л явсандаг. Яг тийм зүйл тэнд жоохон болох гэдэг учраас яг одоогийн нөхцөл зүүн совингоо хөгжүүл. Гэхдээ бас
жоохон шийдвэрийг энэ одоо зүүн сүмд найдаж болохгүй. 2 хит тийм ургуулсан бодолтыг бас болохгүй. Одоо ингээд жоохон байж байгаа л ингүүл яах вэ, тэгүүл яах вэ, энэ гоё ч юм уу тэр ч гоё юм байд. Зүгээр нэг юмнасаа яг үр дүн гаргаж суучих. Дараа нь тэгээд одоо салбарлуулдаг юм уу тийм юм байж болохоос биш. Нэг зүйл ингээ хийж байхдаа шууд энэ яах вэ, тэр яах вэ гэж явхаар наандаж үр дүн багсан, цаандаж бас тэрэн чи явж байгаа энийг ч бас багасчгаар нөө хоёр төлөө хөөсөн хоцрох гээл заваарах гэдэг заа юу. Заавал одоо нэг зүйлээ ихлээр гараас гаргачаад дараад орж юмдаа яг одоо нөхцөл орсон зөвөө гэж анжлууд одоо зөвлөж байна. За ингээ хоёр дахь өдөр манд туслаа. Хөтөд дэлгэцэн таалагдсан бол лайк дараарай, шеэр, subscribe дараарай. Мөн донешны нь маш баярлах болно. Тэг гүлийн нутгаар юу хийхийг хүсэж байна? Ямар хөө зорилготой байна? Юуны төлөө тэмүүлж байна? Тэрний төлөө бичээ явуулвал бас юу явах болно. Тэр чинь төлөө сайхан залбирлуулдээд тэ манифест хийгээд өрөөл өрөх болно. Тэгээ та бүхэндээ хамгийн сайн сүнэг өссөн өрөөй. Би гэдэг шүү. Бурхан багш лавр тултыг буян гэж хэлээгүй шүү. Тэрийг сайн бодж үзээрэй. За тэ одоо 3 дахь өдөр рүүгээ орцгоё. За 3 дахь өдөр маань зоостгүй савааны боол буюу савааны элч. За говь цөлөрхөх газар нэгэн залуу одоо саваа мод барьчихсан, их уд марчсан одоо таяга харж байгаа маягтай байна штэ. За ийм байгаамаа. Савааны боол бол өөрчлөлтийн үзэр. Давхар саваа бол гал энергийн үзэр. Галч яадаг үлээ зүгээр байгаа мод эсвэл шатангаа бодисыг шатааж өөрчлөлтөнд оруулдаг. Таны амьдралд бас тодорхой хэмжээний тийм өөрчлөлтөнд ормоор зөвдөл рүүгээ өөрчлөлт хиймээр ялангуяа үйлдэл хиймээр байна. Танд энэ хүсрэг сонгосон хүнтэй яг бод сайн толгой ажилдаг юм шиг байна. Гэхдээ үйлдэл нэ надад байгаад байна. Ямар ч тийм нэг тийм 0 одоо 0 маяг байгаад байна. Тэгэхээр одоо таныг одоо хон хүртэл тийм шүү дээ. Энд чинь жижигхэн жигэндээ боловч хүнийг юу лээгээ бодтолж ингэдэг. Яг тэрнтэй адилхан таны амьдралд бас хийх ёстой үйлдэл, хийх ёстой зүйлсүүд ялангуяа зөв тал руугаа ер нь гарыг гисэн үйлдэлүүд байна. Дааж цаа тэрийг хийхгүй байгаад байна. Тэгэд заавал тийм сонин өнцгөр алдчихвол яана, тэгчүүл яана, ингэчүүл яана гэхгүйгээр бүр ингээд яг зөв зүйлүүд болгоно гэж итгэж явах хэрэгтэй байна. Бурхны явуулаар та энэ зүйлийг сонгосон хүнтэй уг нэг тийм буянтай хүн биш шүү дээ. Тэг тийм хойд нүгэл хураасан юм аллаа, худлаа яаж хулгай хийсэн юм аллаа. За яг худлаа ярьж байгаа дүүрч хулгай хийсэн юм аллаа. Гэтэл нэг тийм зарим хүмүүс ингэж итгэхгүй юу? Би ингэхгүй би яхаа бас эрсдэлтэй гэдэг. Бурхны заасан замаар та тэгээ буян үйлдэл явсан бол тэгэл зам чин зөвл байгаа штэ. Тийм бол өгснээр хайгаад байдаг гэдэл юугүйсэнд хэлчмээр л байна. Жохон өөдрөг баймаар байна. Эергээр хармаар байна. Эергээр айтайхан ингийн болон бүтнгээд сайн төлөвлөмөр байна. Хамгийн гол нь та төлөвлөж чаддаг хэрнээ үйлдэл хиймээр байна заа юу. Тийм үйлдэлийг өөрчлөлтийг өөрөөсөө яг өөрөө хиймээр байгаа байхгүй юу? Тэгэхгүй бол ингээл бодоол яваадах тэгвэл гоё ингүүл яна за яхаа хөө гээл яваадах тэрнээсээ үндэ үр дүн гарч байгаа юм. Ястаа юм алга заа юу. За тэгэнгүүт одоо их гоё юм болж байна. 2 дахь өдөр одоо цамхаг. За юу гэсэн үг юм? Бурхан ингээд таны юу яах гэдэг шүү. Хэрвээ та яг өөрөө өөрчлөхгүй бол хувь тавилан таныг ингээд амьдралыг чинь жоохон савлгаалах гэдэг. Одоо нөгөө шүд ингээд нэг ихлээдэг цоордог штэ. Өвддөггүй яваадах тэгээд яваад болдог штэ. Тэгж яагаад бүр өвдөх хэмжээнд цоортлоо ордог штэ. Яг тийм зүйл таны амьдрал жоохон болох гэдэг учраас та эхнээсээ жоохон хамаг юм савлгана гэсэндээ буруу биш шүү. Амьдрал чинь савлгаанд ороод, юм өөрчлөлтөнд ороод, ажил солих юм эсвэл хэмнэлтэй муудалт юм уу те. Яг одоо байгаа биш өөрчлөлт юм болох гээд байгаа учраас та амьдралаа бас өөрчилж өөрөө эхнээсээ өөрчилж эхэлмээр байна. Зарим нэг хүн ингээд залуудаа гачгаар хийгээд жаад ч тэгэн гачгаар уу одоо галч хийсэн хүн үргэлж юм гарч ирсэн юм биш үү? Томорцоор байгаа бас Монголд бас нэлээд том балбан тушаал хаш болдгийн талаар та бас зөндөө юм хийгээд бас аюу үр дүн хүсээ те.
одоо заримдаа эрсдлийг өөрөөдөө аваад юм хийж сурмаар байна. Одоо ялангуяа open mind буюу одоо тийм юмд чөлөөтэй хандмаар байна. Ингээл нэг юм хайрцагцсан одоо дөрвөн ханны дунд ингээд нэг тийм ямар цэвэрээр орохгүй тийм байдалд тийм толгойтой байж болохгүй. Таны сэтгхүү, таны толгой маш сайн ажилладаг. Та бас таны гараас өгөн юм гардаг. Голонтой өөрийнхөө төлөөр гарахгүй байдаг. Наа чин болохгүй шүү. Тэгээ энийг ингээ харахаар юм байна байхгүй юу? Юу гэдэг вүлээ? Хатуу байж болохгүй. Давхар өөрийгөө бас зөжигрүүлж болохгүй. Нэг тийм нэг урт устэй нэг Рапунзель лөө гүнжүүдэг штэ ингээд цамхаг дээр өөрийгөө аавжтай хорцсон. Тэгэл нэг юм зэрлэг урт устэй тэргээр нэг юм ханхуу намайг авраасаа харагддаг гэдэг шиг. Тим юмыг та жоохон тийм байдал байх гэдэг юм биш үсттэй. Бодгол асуудал шүү гэдгийг тэнд бас сануулж байгаа юм аа. Тэгээ ингээ харахаар болохгүй шүү. Өөрийгөө хөгжүүл. Өөрийгөө бүр гоё юм оруулцгаая. Алим болгон намайг дагцсан гэдэг шиг. Алим болгон бас ингэж амьдрах уу? Амьдрал таныг өөрчлөх байхад та өөрийгөө өөрчлөх ёстой. За 3 дахь үзэр. За тэний гэдэг үзэр. Таараа үзэр хамгийн ихний үзэр. Эн чинь хоёр төрлийн үзүүлэг шүү дээ. Нэг нь ингээ хатуу уламжлалаа барьдаг, ёс зүйн заншил ярьдаг гэсэн хэрнээ ямар ч тийм юу байдгүй. Бүр тийм консерватив юм шиг талгаатай. Одоо тийм хүмүүс байдаг. Ямар ч тийм шин санаа орууламжгүй. Нөгөө талын хүмүүс нь өргөж тийм шин санаагаар баялаг алдаж онсон ч гэсэн бас юм ингээд явсаар хагаад багаар босч өсч дэвждэг тийм төрлийн хүмүүсүүд. Таныг нэгэсэндээ яг тийм хоёр дахь нь буюу багаар ингээд алдаж онжоо чамайг өсөж дэвждэг тийм төрлийн хүн байгаа ч гэдэг. Тэнийг сахиусан нэгвчнэж хүсээд байна. Мөрөөдөөд байна. Бас тэнийг чиглүүлээд байна. Та ер нь тийм байж одоо харалтаа. Тэнийг гэдэг хүн одоо ийшээ ингээд авсрал бэлэн ирж хүчтэй байгаа байхгүй юу? Харин хажууд байгаа нохоо бол бас харан чиглүүлэн давхар сахиусан нөлөөлж байгаа. Угаасаа сахиусан. Тэгж байгаа учраас энэ хүнээ бас хамгаалдаг. Яг тэрнтэй адилхан таны бас сахиусч таныг ивэгээд хамгаалаад бас зөв зүйлөөр чиглүүлээд явж байгаа учраас таны зам бас аюу айтайхан сайхан явнаа. Ямар нэг зүйлээр яг жижиг юм байчсан том зургаараа зөв явах учраас та хит эрсдэл дээр бас ингээд зүрх алдаа, шээс алдаа тийм хутга гэдээ хайгаад байх юм байхгүй шүү гэдгийг бас ингээд хэлж байгаа юм. Нөгөө талаас тариа гэдэг юм чинь яг үүндээ хорсдог хэрнээ бид хамгийн ихтэй зүйл. Одоо уух юм байна уу, юм наалт малт байна уу те? Тэрнээс илүү сайн одоо маш хурдан шингэдэг зүйл. Яг тэрнтэй адилхан таны амьдралаас тариа шиг хэрэгтэй зүйлс зөндөө байна. Та тэрийг бас хүлээж авах хэрэгтэй. Адаглаад одоо хэлний юм авахын тулд тэгэл далаандаж байгаа шоудаж яваад хэцүү үстэй. Авахгүй шүү дээ. Харин тэрний оронд үнэхээр зов хэцүү боловч сууж агаад яг гараас гарах тийм юмыг шаргалнасаа бэлдэж агаад орвол яг үр дүнтэй гэдэгтэй адилхан байхгүй юу? Таны амьдралаас таны бас яг л тийм зүйлсийг танаас одоо гуйж байна, шалгаж байна. Хэрэгцээтэй боловч өвдөлттэй зүйлсийг хийж сураа гэдэг. За харин одоо яг энэ зүйлсээр гаргалгааны болон наривчлсан үзүүлэлт юу шилсэн байна? Харцгаая. Яавчтай. За эхнийг нь 20 буюу одоо их баавгай, агуу баавгай. За таныг бол одоо сахиусууд чинь ивэж байна. Одоо энэ чинь бол юу вэ? Гэрийн хамгаалагч сахиус буюу одоо ээж баавгай. Таныг ивэж байгаа. Бас таны өвөг эзэн сүнсүүд таны сахиус нэрч таныг хамгаалаад чиглүүлэх юмдаа чиглүүлээ те. Аюулгүй сейф замаар явуулж байгаа учраас та ер нь зоригтой аливаа үйлдэлийг хийх хэрэгтэй байна. Дэндүү бас нэг юм ингээд ингэчүүлэн гэсэн юм автахгүйгээр одоо гаргалгаа бодоод за тэгвэл ингэн би энийг хийхэд асуудал байхгүй гэд явах тийм сэтгхүү танд хийгээч гэдэг юм байна. Нөгөө талаас энэ ч бас хувь тавилангийн үзэр хувь тавилан таныг ийшээ ер нь чиглүүлээд байна. Ийм шинийг санаачилсан хөдөлгөөнтэй илүү дээр байх хэрэгтэй. Илүү дээр байхын тулд энэ хүний байгаа орчныг сэгцэр газар хөдлөлтөнд оруулъя.
Тийм байгаа учраас тэрнээс өмнө та эртнээс өөрийгөө бэлдээд, өөрийгөө хөгжүүлэх юмдаа хөгжүүлээд одоо нөгөө суургүй хийсүү гэдэг чтэй. Эхийн цагт хөлс ухаарвал дайны цаг цусыг хүрснаа гэдэг. Энэ ч үнэн үгүй юу? Яг өөрийгөө хамгийн сайн бэлдээд улмал хөгжиж болгоё бүтээх те. Одоо юмнаас хамааралгүй тийм бай гэдэг рүүгээ та хичээвэл танд маш сайн үр дүн байна гэж ингээд гарч иж байна. Тэгээд энэ чинь юм байгаа юм. Юу гэдэг вэ? Сэтгүүгээ сонирхмээр байна. Та амьдралд хайрлагдах хэрэгтэй. Та амьдралд бас одоо халамжлагдах хэрэгтэй. Гоё хүн байхгүй юу? Зээл өөрийгөө нэг тийм бие бол хүсэлж болцсон хүн, таргалчихсан, сэтгэлээр өнөө хэрэг ялгаач юм уу? Би бас одоо ингээд давхар өрөм болцсон, нүр нүрдэ батмат гараа хэцүү байж бодож болохгүй. Таны амьдрал улам сайжраад, улам гоё болоод бас яг энэ таргалсан хүн ч гэсэн бас гоё бөхстэй болдог үстэй. Той гоё мэмтэй болдог. Гэдгээ бодоод юм болгон сайн л байгаа. Танд ч сайхан гоё юм байгаа. Тэрэн дээр төвлөр хажуугаар нь бас сайжраа гэж ихтэй өдөр хэлж байна. За хоёр дахь нь 9 аяга. За энэ бол хүсэл биелэх өдрөө. Хоёр утгатай. Эхнийг нь бол шууд утгаараа буюу хүсэл биелнэ гэсэн үзэр. Бүх таны ингээд бас болгоё бүтээ гэсэнтэй тийм сайн өсөж ингээд сайхан биелээд чиглэлээ болоод ингээд тэгээ сайхан явнаа. Танд бол ямар ч тийм эрсдэл яг байгаа. Тэгтээ жижиг сажигхан тариа тариулаад өгдөх маягтай. Тэгтээ том зургаар бол та маш сайхан хүссэн юмдаа хүрээд одоо G-класс авч ундаг ч юм уу эсвэл гойгой байдаг ч юм уу тийм зүйлс та хүрэх болно. Бити юм дээр ингээ эргэлзээрээ зөөр сайхан тэмүүлэлтэй зоригтой сайхан дараарай гэж ингээ гарч байгаа юм аа. За нөгөө талаас хоёр дахь нь одоо юу ч наалтгай байсан гэдэг тийм тайван төлөвтэй байх хэрэгтэй байна. Энэ хөзрийг сонгосон хүн та жоохон сандруу байх гэдэг. Ямарваа нэгэнд эрсдлийг илүү харж байгаа айгаад байдаг юм байна. Одоо ч нөө уул үзээгүй байж үү ус үзээгүй байж хөл хормоо шуулаа гэдэг шиг юм болох гэдэг. Ийгэнд эрсдэл байгааг үл үнэн. Гэхдээ гаргалгаа байгааг л сүнлэхгүй. Та гаргалгаан дээр төлөвлөж чадвал таны талаар муу их сайн ажилладаг төрлийн хүн. Тэгэхээр нэгэнд болох байгаа зүйлсээр нэмэнд хүсэл биелэх тийм сайхан зүйлсээр чаленж орж ирэх ойлгомжтой. Энэ бол хувь тавилангаас өгөх ёстой байдаг л байгалийн хүлэгдэх шиг байх ёстой зүйл заяа. Ийм зүйлсээр тэмшээс салдах шаардлага байхгүй л гэдгийг хамгийн гол нь бид ойлгуулах гээд байгаа юм аа. За тэгээ гурав дахь нь ингээ харъя л та. Нэг зүйлээ давхар майнда сэтгэхүүгээ сэтгэл зүгээ бүр сайхан юмыг том зураар хараад бэлтээ гэдгийг тэнд ингээд сануулж байгаа юм аа. За харин одоо гурав дахь үзэр хоёр аяг буюу одоо attraction одоо ч юу гэмдэ. Би тэмүүлэл. За англиар зарим хэлдэг уучлаарай. Нэгэсэндээ давхар та шинэ хүмүүстэй өөрийгөө уулзруулах хэрэгтэй байна. Одоо чинь нэг зарим хүмүүс өдөхгүй юу? Амьдрал нь бүр нэг юм болцсон. Яг нэг юм сумын төвийн бүр их тийм бөглөө сумын төвд амьдардаг хүмүүс шиг тийм. Тэнд одоо засаг дарга байгаа, хэсэг төлөвлөгч байгаа, эмч байгаа. Тэгээд сумын 3 өгшин. Тэгээд тэнд дундаас нэг тийм 3 зөнгийн арай гайгүй бас нэг юм өөрийн краштдаг ч юм уу тийм маягтай хүмүүс байдаг хгүй. Таны амьдрал тийм байгаа бол болохгүй. Ядаж тийм аймын төрөөр тэгээд дотроор гэдэг шиг одоо очноос л хүрээлээс л заавал юм хүрээлээс хэрнэхээр тийм рандом караоке ч юм уу рандом одоо паб ма бороод охин мөгөндө танилах юм биш. Одоо янз бүрийн юмд яв. Эсвэл тийм хүрээлэлээр тийм гоё уулан талхдаг тийм юмд яв те. Бүгдээ их тийм ажлынхаа юмыг соль. Нэг өсtöндөө тийм газар байхаар арай одоо таны уулзаж уулзрах тийм одоо харах өнцөг нэмэх заавал учраа тийм одоо унд чивтэй зөвлөж явах гэсэн юм биш шүү дээ. Харах өнцөг чинь өөрчлөхгүй хүмүүс уулзаад тахаар. Одоо би бол нэг тийм хаяад эндээс хараадуудыг зөвлөлт мөглөж явдгийн зарим нь гоё зарим бүтгүүлтэй би айгүй зөв хүмүүстэй уулзаад нэг юм байнгын солонгосын ажлын яринаас арай өөр юм сонсдоггүй. Үгүй бол солонгостой монголчууд уулзахаар ийм л ярьдаг юм. Ажил ярина уулзнаа ярина. За залуустайгаа уулзвал тэгээд нэг залуус нэг тийм сингл бол тэгээд нэг ийм охинтой уулзсан, ийм охинтой бавсан ярина. За ингэж ууснаа ярина. Ийм ажил ингэснээр яриад өөр юм байхгүй. Тэгээ Монгол руу ингэсэн яар.
Харин арай өөр тийм Америк ч юм уу тийм хүмүүстэй эсвэл солонгостой ярихаар арай өөр тийм тэн тэнгэрл ийм байна. Энэ тийм боломж байна. Ингэсэн тэгсэн ярьдаггүй юу? Яг тэрнтэй адилхан та бас өөрийнхөө хүрээллийг солихоор яг бас танд бас ийм гоё орчны арай өөр харах үнцгиймүүд арай өөр зүйлсүүд орж ирнэ гэдэгт би бол бат итгэлтэй байна. За харин танд анжлууд маань одоо сахиус тэнгэрд юу гэж одоо орг хөзрөө дамжуулж юу зөвлөсөн байна харцгаая. За dissolve judgment. За ийм байгаамаа. Заавал нэг тийм юм болгон дээр хатуу байх гад хатуу шүх гэд ингээд шаардлага байхгүй. Жаахан чийл тайван бай. Тайвшир хөгшөө. Бороо. Юм болгон дээр тийм хатуургаа, юм болгон дээр ийм байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй. Юм болгон дээр ингээд одоо өндөр ашиг бүгд өгөөд байвал нэр шүү. Түрүү нэг зүрхийн шигдээсээ төшөөрөх шүү. Чанга шүү нэрээ. Одоо зүгээр тийм тайван байгаад одоо өөртөө болон бусдаас тайван хандаа. Мэдээж хариуцлагатай байх хэрэгтэй. Тэгтээ тайван хүрнэ гэдэгтээ хүрээд яв. Заавал одоо тийм юм болгон дээр чухал зарлаад хүмүүсхөө зангидаа те. Нэг юм манайхан ч нэг тийм ямар нэг юм уур усаа хамгаалах гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Яхаар мэдэхгүй нэг дэглэж чухал хүмүүс байдаг. Гэтэл яг хамгийн одоо монголч хамгийн тавгүй явж байгаа хүмүүс чинь бол тайван бүхэн хийждэг хүмүүс байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан та бас тайван үйлдэлээ төлөвл тэгээд хий. Заавал нэг тийм өөрийгөө зовоон барин нэг тийм яагаадах ба шаардлага байхгүй. Хоёр дахь нь одоо дотоод сүнс дотоод юмас сонсож байгаа юм. Та энэ үгийг сонгосон хүнтэй бас тодорхой хэмжээний зүүн сөн байна. Гэхдээ зүүн сөн бас хөгжүүлэх хэрэгтэй байна. Зүүн сөнгөө сонсчээ. Зүүн сөн чи өөр чинь бас их гоё зөв юм хэлдэг юм байна. Дааш та тэрийгээ бас юутай ялахгүй байгаа тань. Юудүүлээ. Мэдрэмжтэйгээ ялахгүй байгаа тань. Тэгэхээр тэрийг хөгжүүлвэл танд бас уг нь хөрөх потенциалтай юм зөндөө байна. За харин одоо танд болохгүй зүйл юу вэ? За эхнийх нь аягны хөлөг батар. Мэдрэмжээ дагаад малтаад иж болохгүй. Таны мэдрэмж бол айгүй тийм юу байгаад байна. Тогтворгүй байгаад байна. Нэг өдөр айгүй азархалтай байгаа. Нэг өдөр эм ороод, нэг өдөр өстой ажлыг хараад байгаа Монгол руу хөгжүүлээ. Нэг өдөр ер нь энийг хөгжүүлсэн жилээ байсан жилээ гэдэг. Тэгээд дахиад чинь таны гараас үр дүн гарахгүй. Энд чинь таны ингэж авахгүй юу? Шин зүйл рүү тэмүүл. Тэгтээ тогтвортой тэмүүлгээд байгаа юм. Тэр нь та болохоор тогтворгүй тэгээд дээр нь хуучин дээр юм эсвэл яг шин зүйл рүү орно гарна гэдэг хаар танд ямар ч үр дүн байхгүй. Угаасаа явахгүй. Тэгэхээр чи яах юм? Тэгснээр нөгөө нэг юу гэдэг штэ. Юмд их тийм токсик харилцаатай байгаа маягаар харьцаад хахаар чи ямар ч үр дүн гарахгүй. Давхар таны юмжсэн хүнч вэ, амтнч вэ, малатгуусч вэ, ажилч вэ, төрөлч вэ гэр бүлийн харилцаач вэ тэгээ явахгүй үстэй. Гэхдээ бодоод үзлээ хоног гаргахаар бол тэгээд нэг юм хонтой токсик байх юу гэсэн үг юм. Хоноо яг нэг өрчин одоо нэг гизэн хөлөнгөтэй нэг сүлэн таслахгүй байвал тэгээд чи хонь одоо хэцүү үстэй. Гэтэл яг үүндээ юу чухал юм. Гэс гизэн хөллөө нэг сүлэн таслаа тэгээд хонь өхөн шүү дээ. Тэр шиг тань тийм үр дүнтэй хурдан шуурхай тийм шийдэмий байдал хэрэгтэй шүү гэж хэлж байна. Хоёр дахь нь 9 сэлэм королтив одоо хэрцгий байдал. Ер нь нэг ийм хатуу ширүүн давхар тийм одоо буулт хийдгүү тийм уян хатан бус байх нь таны амьдрал зохимжгүй болгоо. Зүгээр л миний бороо хөгшөө юучих. Жохон тайван юмны ингээс ингээд хараад энэ байж болох миний амьдрал ямар ихтэй юм бас юу байж болох вэ гэд тэр талаас нь хараад байгаа явмаар байна. Дэндүү тийм хатуу байгаад чинь ийм байх хэвээр миний аав хийж ирсэн, миний аав хийсэн би хийх гэсэн мэт юм те. Тийм зүйл байж болохгүй. Сэтгхүүгээ жоохон чөлөөтэй байлга. Заавал нэг тийм хүний үгээр одоо энэ хүн тэгжсэн бол би юм байна гэж юм эсвэл ингэсэн юм а гэдэж болохгүй. Хүн алдгийг өөрөө ч бас алдна. Тийм болохоор зүгээр ямарваа нэг зүйл алдсан бол тэгэл алдаа авахын зөвшөөрөөл тэгэл за миний бол буруу байжээ гэл тэгэл болоо. Тэгэл дараагийн үйл явдлаа оргиж зөвлөж байна. За ингээ хөдөр манд дууслаа. Одоо хөдөр төлөвлөлтөнд таалагдсан бол лайк дараарай, шеэр хийрэй, subscribe дараарай. Амин donation явуулвал маш их баярлах болно. Тэр гүлийн нөтгөнөөрөө та одоо юу хүсэж чинь, юуны төлөө зорж чинь, юу тэмүүлж чинь гэдгээ сайхан бичээд
явуулвал мөнгө явуулвал тэр чинь төлөө сайхан манифест үлдээ, залбирал үлдээ сайхан ерөө дөргөө сайхан манифест хийж өгөх боллоо. Тэгээд та бүхэндээ хамгийн сайхан өгсөн ерөө тэгээд жаахан шинийг сэтгэхэд уяат байгаарай. Чи чадчих шүү браа. За ингээд энэ удаагийн үзүүлэлт дуслаа. Тэгээд дараагийн үзүүлэлтээрээ уулзцаая.